алтны уурхайг бас ингэж авах санал тавиад та зөвшөөрөөгүй юм шиг би дуулсан. Заавал лиценз авна гэж байна. Би энэ заамрыг туулын дохой шижир алтны ашиглаж байгаа энийг авъя. Энд 40 тонн алт байна. Гэт надад гэж. Тэгээ гадаа ордны гадаа дуудаач юу намайг. Тэгээ би их хурлд байсан чих хурлын шугараад тэгээд би хэллээ. Наан чин 40 тонны алттай ордыг хүний ганцуу авчаад суудгуумаа. Энд чин бүх ард түмний өмчөө наад алтын чинь 43 тонн алтын чинь Монголын ард түмэн идэх болохоос миний хөөшөө хүн идэж болохгүй. Чи бол чи зайл ийм юм яриа явж байгаасаа ийж гэд хөөгөөд ордны баруун хойтлын гашааны хаалгаар гаргасан. Хөө үлээ явсан. Энэний цаана хүүгээ ингэж балсан хүн юмаа гэж зарим хүн бодж магтгүй. Хамгийн гол нь хүн өөртөө зохих хэмжээний хэрэглээг л эднэ үхгээс биш нийтийн өмнө гайхуулах гэж хөрөнгөжж болдгүй юм аа гэдгийг л миний хүү бүрэн ойлгосон. Одоо аавынхаа араас хордон морин уян өхөрмал тэжээд орон нутаг тэжээлийн үйлдвэр байгуулна гэд хангалтж байна л да. Болж байна. Тэр албан тушаал элдэнгүй бол зүгээр өмссөн хувцас. Нэг өдөр өмсөж бол нэг өдөр тай